Баяр наадмын үеэр худалдаа үйлчилгээ хоол үйлдвэрлэл эрхлэх хүсэлтэй байгаа иргэд хүсэлтээ Эрдэнэт цэгийн мэн цахим сайт ашиглан илгээн хүсэлтийг энэ сарын 28-ны өглөө 8 цагаас оройн 18 цаг хүртэл хүлээн авах юм байна. Хүсэлт явуулах иргэд Эрдэнэт цэгийн мэн вебсайт руу нэвтэрч цэснээс сонголт хийн бүх асуултанд хариулах шаардлагатайгаас гадна ажиллах чиглэл холбогдох материалыг хавсаргах шаардлагатай. Хэрэв нэг материал дутуу байвал хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэдгийг албаны хүн хэлж байна. Яг ажиллах чиглэл тодорхой хавсрах материалуудаа бүрэн вебсайт руу ороод бүгднийг сонгоод илгээгээрэй гэж хүсэх байна. За дутуу материал орох юм бол хүсэлтийг чи хүлээж авахгүй гэж ингэж ойлгох хэрэгтэй. За Эрдэнэт ЭМН вебсайт дээр вебсайт руу оронгууд баяр наадмын үеэр ажиллах нийтийн хоол үйлдвэрлэгчийн захин бүртгэл, за баяр наадмын үеэр ажиллах худалдаа үйлчилгээ суглаа эрхлэгчдийн захин бүртгэл гэсэн цонхнууд гарч ирнэ. За эндээс яг өөрсдийнхөө үйл ажиллагаа явуулах байгаа үйлчилгээнийхээ хэсгийг сонгож ороод за тэгээд одоо заасан материалуудыг үрдүүлж явуулнаа гэсэн үг. За нийтийн хоол үйлдвэр үйлчилгээ буюу одоо хуушуур шорлог хийж байгаа хүмүүс ямар материал бүрдүүлэх вэ гэхээр нийтийн хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байна. За холбогдох утасны дугаар байна. За аж ахуйн нэгж дээр одоо комиссаар ярьж байгаад нэг шаардлага тавья гэдэг ингэж шийдсэн байгаа. Энэ болохоор мэргэжлийн хяналтын газрын мэдээллийн санд бүртгэлтэй байнгын үйл ажиллагаатай 2022 оны хагас жилээс өмнө хоолны дээжний шинжилгээ тогтмонд хамрагддаг Орхон аймгийн аж ахуйн нэгж байна гэж ингэж тодорхойлсон байгаа. За хоёрт нь болохоор аж ахуйн нэгжийн гэрчлэгээний хуулбар, гуравдугаарт нь тоогоочийн мэргэжлийн үнэмлэхний хуулбар, дөрөвт нь тоогооч ажилчдын эрүүл мэндийн цэнхэр дэвтрийн баталгаажсан одоо хуулбар, за тавдугаарт нь махны гарал үүслийн болон шинжилгээний бичиг байна. За энэ материалуудыг бүгднийг одоо хүсэлт гаргахтаа оруулна гэсэн үг. За эндээс одоо дутуу байх юм бол одоо хүсэлтийг чи хүлээж авахгүй гэж ингэж ойлгох хэрэгтэй. Нийтийн хоол үйлдвэрлэл буюу хуушуур шорлогыг худалдан борлуулах зөвшөөрлийг энэ сарын 28-нд цахимаар олгох бол фото зураг, хөдөлгөөнд тоглоом, хийлдэг тоглоомны чиглэлээр үйл ажиллагаа явуулах иргэн аж ахуй нэгж хүсэлтээ энэ сарын 29-нд Баяндөр сумын 208 тоотод цаасан хэлбэрээр өгөх юм байна. Баяр наадмын үеэр хийгдэх фото зураг, хөдөлгөөнд тоглоом, за хийлдэг тоглоомын одоо хүсэлтийг бол захимаар биш 6 сарын 29-нд Баяндөр сумын 208 тоотод бичгээр цаасаар аавна гэсэн үг. Баяр наадмын үеэр худалдаа үйлчилгээ нийтийн хоол үйлдвэрлэл эрхлэх иргэн аж ахуй нэгжүүд тогтсон хураамж төлөхөөс гадна тог, цахилгаан, хогны төлбөрөө өөрсдөө төлнө. Тодорхойлбол наадмын талбай тойрсон хоол үйлдвэрлэлийн павильон түрээслэх иргэд 40 мянган төгрөгийн хураамж төлөх бол морь барианы газарт гэр барих иргэн аж ахуй нэгж 25 мянган төгрөгийн хураамж төлөх юм байна. Хоол үйлдвэр үйлчилгээний үн тариф бол тодорхой гарцсан байгаа. За баяр наадмын талбай павильон баяр наадмын зөвшөөрлөлт 40 мянган төгрөгийн зөвшөөрөл олгогдно. За дээр нь хот огчуулах газрын хогны мөнгө, за павильонд ашигласан тог захилгааны мөнгө бас байгууллагууд аавна. За хогны мөнгийн хот огчуулах газар, бие даамын спортын газар болохоор захилгааны төлбөр, дээр нь одоо барьцаа мөнгө авахаар тогтсон. Тэгээ бие даамын спортын газар 30 мянган төгрөгийн барьцаа аваад наадмын дараа буцаагаад павильоноо хүлээж авахдаа 30 мянган төгрөгийн буцаагаад өгчнө гэсэн үг. За гэр одоо морь бариан дээр гэрт хуушуур хийх аж ахуй нэгжүүд бол 25 мянган төгрөгийн хураамж төлнө. За дээр нь хог хаягдлын мөнгө төлнө гэж ингэж гарсан байна. За шорлог хийхэд шорлог бол наадмын талбай дээр гарна. За баяр наадмын зөвшөөрөл 25 мянган төгрөгөөр зөвшөөрөл олгодно. Дээр нь хог хаягдлын мөнгө. За хог хаягдлын мөнгө бол нийт бүх жишг нэг байгаа 5 мянган төгрөг хураана гэж хот огчуулах газраас энэ санал ирүүлсэн байгаа. За худалдаа үйлчилгээ. За худалдаа үйлчилгээ нь энэ дээр хүнсний болон барааны худалдаа наадмын талбай дээр гардаг. За энэ худалдаа бол 20 мянган төгрөгийн зөвшөөрөл олгодно. Дээр нь хог хаягдлын 5 мянган төгрөг
олгодно. За фото зураг бас 20,000 төгрөг байгаа. Наадмын талбай дээр энэ ил задгаа худалдаа үйлчилгээ бол ер нь 20,000 төгрөгийн дээр нь хог аягдлын мөнгө олгогдно. За сүүлийн үед энэ нэг суглаад худалдаа нэлээд гарч байгаа. За энэ дээр энийг бол захимаар олгодно. Суглаад худалдаа бол 45,000 төгрөгийн үнэтэй баярын зөвшөөрөл олгодно. Дээр нь хог аягдлын мөнгө олгодно. За хөдөлгөөний тоглоомнууд манайхан одоо мэдж байгаа те одоо энэ одоо амрын талбай дээр байгаа энэ хөдөлгөөний тоглоомнууд, хийлдэг энэ тоглоомнууд болохоор 40,000 төгрөгийн үнэтэй зөвшөөрөл олгодно. Дээр нь хог аягдлын мөнгө төлөгдөнө. За хийлдэг тоглоомнууд хэд хэд гараад байгаа. За энэ нэлээд одоо зай талбай нэлээд эзэлдэг ийм тоглоомнууд бас байгаа. За ийм тоглоом ажлуулах гэсэн 50,000 төгрөгийн хураамж төлнө. Дээр нь хог аягдлын мөнгө төлнө гэсэн ийм үнийн тариф гарсан байгаа. Мөн баяр наадмын үеэр ширхгийн худалдаа үйлчилгээ болон шаар хагалах тоглоомонд зөвшөөрөл олгохгүй юм.